Яг ерөнхий сайдын хувьд бол өөрөө цахим хөгжлийн сайд байсан. Тэгэхээр эхлүүлсэн ажлаа усан хэрэгжүүлж өгөөч гэдэг юм саналыг тавьсан. Тэгээд миний хувьд бол өмнө нь хийсэн ажил садар ажиллах үед ажил дээр дүнсэн болов уу гэж бодож байна. Та энэ салбараар ер нь туршлага хэрэг байгаа гэж өөрийгөө бодож дүгнэж байна. Ер нь бол яг мэдээж мэдлэг суурьс эдийн засгтай дээрэс нь одоо дижитал эдийн засаг гэдэг ингээд бүх дэлхийд дахна энэ салбар маань шинэ салбар байгаа. Миний хувьд ч гэсэн шинэ салбар дээр очиж байна. Гэхдээ креатив индустри буюу бүтээлч эдийн засаг төр бол захимтай маш их холилддог. За тэр утгаараа бол ерөнхий ойлголт бол байгаа. За мэдээж 5 орчим жил сайд хийжсэн учраас төрийн захиргааны байгууллагад өдөр хатах боломж болоо гэж харж байна. За нөгөө талдаа AI гэдэг одоо хэмжээ ухаантай холбогдлолтой шинэ одоо эдийн засаг үүсэж байна. Дахиад дэлхийд дахин шинэ хөгжлийн төлөвчийг гарч ирж байна. Тэр монголчууд бид бүх хүмүүнтэй хөл нийлүүлж халахах маш чухал шаардлагатай гэж үзэж байгаа. Тэрэн дээр илүү анхаарна гэж бодож байна. Та ер нь танд ер нь соёлын салбарт ажиллах сонирхол байв уу? Эхлүүлсэн ажлууд бас зөндөөс шүү дээ тий. Яг миний хувьд болохоор 5 орчим жил ажиллаж байгаа хугацаанд бол соёлын салбарт өөрийнхөө хувьд хийх хүсэж байсан. Үүнээс гадна шаардлагатай гэж утсан зүйлүүдээ бол хийсэн. Тэгээд мөн одоо дөнгөж байгуулагдсан юм авч ирсэн. Тэгээд хөл дээр нь тогтоогоод ажлаа бүрэн гүйцэтгэсэн гэж би өөрөө хувьд бол их сэтгэл хангалуун байдаг. Тэгээд мөн одоо салбар дундуудад бол өөр сайд нар очиж бас шинэ бодлого тодорхойлж гаргах нь бол тухайн салбарыг хөгжөхөд илүү өөр нөлөөтэй байдаг болов уу гэж утсан тэр утгаараа сонирхоог байсан.